шүү хоёулаа. За яа. За. Минутын бичлэг хийгээд энэ гараануудыг юу ихт тэнгэр. За. Ингэсээ аваарай. Тэнгисээ. За одоо хурд яг бол бичлэг хийж байгаа учраас хугацаа их явах гэдэг. Бичлэг хийгээрэй. Яг саяны гараач гарах гэж байгаа шүү дээ. За ингээд энэ бол төвийн гараа гэж байгаа шүү дээ, тий. Яг E5-тай морьцээ 6-тай авах юм бол бид нар нэмээд C4-өөс эхэлж байгаа, тий. Ятал гараар эхэлж байгаа гэж байгаа шүү дээ. Тэнгисээ. За, морь F6 гэх юм бол мэдээж энэ хоёр морины хамгаалт болоо үрж байгаа. Тэмээ C5 гэвэл үндсэн Итали болно шүү дээ. Тэгээ морь F6 гэвэл бид нар fried liver F7-оор довтолдог морь G5 болж байна. Морь G5. За, тэгэхээр F7-г хамгаалах одоо нэг боломж нь F5 буюу шугам даслах ажиллагаа юм. За, хүүгийн эдэн мэдээж те. За, энэ дээр бол морь D4, B5, морь A5 гэдэг үндсэн зөндөө хувилбар байдаг. Тэр болгоныг дараа үзнэ. Өнөөдөр бол хамгийн гоо хувилбар болох энэ хувилбарыг бас хийж морь D5. За, энийг үзэж байгаа. Түрүүний өргөдөг. За, морь F7, морь D5 эдсэн тохиолдолд морь F7 шийдэж байгаа шүү. Морь F7 юу гэсэн гэхээр энэ хараа. Тэргэн дээр давхар зохилт хийж байгаа. Нэг хүүгийн нийтж байгаа. За, өөрөөр хэлбэл ноёныг нь хөдөлгөөнд оруулж байгаа. Сэлгийг боломжгүй болгож байгаа. За, мэдээж одоо нэг хүнээс бодоо өгсөн юм чинь те, бод гэдэг нь фигуа те, морио өгсөн учраас одоо нэг D5-ын морийг олцолж аваад довтлох хэрэгтэй болно. Буцааж морио олж авах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр бэрээс F3 гэдээс эхэлж байгаа. За, үндсэн санаа. Тэгэнгүүт одоо тэмээ C4 дээр байгаа тэмээ чинь ингээд энэ буюу D5-ын морийг нүүх боломжгүй болгоцсон. Гэхдээ чи бас бэрсээрээ тавталж байгаа. Ингээ хоёрын хүчээр тавталж байгаа. Ноён E6 нүүдлийн гол утга нь энэ морийг бас яах нь бэрстэйгээ хамт хамгаалчих. Тэгэхээр 2-2 учраас солилцож болохгүй. Яг бол F7 дээр бодоо өгч. Бодоо өгчөөд мадлах бүх дүрсээ солилцуул яах нь айл нэг бод илүү үлдээд дараа нь айл амгахан очиж төгсөх. Тийм болохоор одоо 3 дахь хүчээ гаргаж хэрэгтэй. Морь C3. За, энийг морь B4 болвол ер нь хамгийн идеал нь учиртай нүүдэл гэсэн үг тийм. Ягаад гэвэл D5-ыг 3 хүчээр довтолж явах нь түр зуртаа хамгаалангаа дараагийн гол санаа C2 дээр шаг гэдэг давхар зохилтыг идэх гэдэг. Тэсэндээ ийм санаатай гэсэн. Тийм болохоор одоо яг ямар боломжууд байна гэхээр C2-ыг өхөөс бол манайх айхгүй. Нэг тэргээ өгч айхгүй. Хамгийн гол нь энийг хож. Гэтэ одоо яг энэ ээлжин дээр шүү. 8 дахь нүүдэл дээр морь B4 ороход 9 дахь нүүдэл дээр сэлгээ их боломж олдож байгаа гэсэн. Сэлгээ гохаад байна. За, тэгтээ одоо шууд бас тэрэг C2 идэж чадахгүй. Ягаад тэгэхээр морь C2 идэх юм бол тэмээ D5 гэдэг нөгөө өгсөн морь идчихэд хоёрын нүүгэнгүүт яах вэ? Тэргээ B1 гिचх юм бол юу гэж санаа угаасаа байхгүй ч тийм болохоор энэ D5 буудлыг заавал дахиад нэмэлт хүч хэрэгтэй болж байгаа хард. Чамд тэгэхээр ийм довтлох ээлж олдоод байгаа гэсэн үг байхгүй. Ноёноо аюулгүй байдалтай байдсан довтлох ээлж олдож байгаа. За, хүү D4 шууд төвийг онгоолгох зохилт хийж байгаа. Хүү D4. Тэнгисээ хурдан нуудлыг яг сонсож байгаа. За, ингээд морь C2 идэх юм бол аль нэг тэргээ өгөх гээд байгаа гэдэл цээжилж гисэн шүү дээ. Кодлчих толгойд. A1-ийн тэргийг бол өгнө. Эсвэл энэ F1-ийн тэргийг өг. Гэхдээ F1-ийн тэргийг өгөхдөө утга учиртай байна. Тэрэг D1. Ягаад гэвэл D шугамыг бүтэн ингээд хүч нэмжиж байгаа гэсэн.
Тэрэг D1. Ааха. За хэрвээ R-ийн тэргийг идэх юм бол саяны аюул болж байгаа. Хүү E5. Эхлээд дээш угмаа онгойлгоо шүү дээ. Довтлохоо нэ гэсэн. Хүү D5 E5 идэх чинь. За ийшээ довтлох юм бол оройроо D5 идэх чинь. За Тэнгисийн сая урдлын тоглолтог битүүрийн өрөг байна. Хэрвээ тэмээг нь идэх юм бол морь F4-гээд яаж хийж гаргачлын зааз. За энийг идэх юм бол тэргээрээ төрүүлж идэв шүү заяа. Яг хөө тэмээгээр идсэн ч гэсэн хожлын болцсон байгаа л да. Гэхдээ тэргээрээ төрүүлж идэв. Бэрсийг идэх гэдэг. За хэрвээ бэрсээрээ тэргийг идэх юм бол бэрсээрээ төрүүлж идээд дараагийн 3 4 нүүдэлд мад болгочих. Хэрвээ тэмээ G5 ноён E7 орох юм бол тэмээ G5 энэ дээрээс яг ингэж дуглаад тэгээд мад болгочих гэсэн. Дараа нь F7 дээр юм уу ноён бэрс D8 дээр шаг мад болчихдог. Хэрвээ ноён ийшээ орох юм бол хүү E6 гээд ахаад ийшээ орох юм бол дараагийнхаар бэрс G5 шаг мад болдог. За тэгэхээр бэрсээр идэж чадахгүй. Бэрсээр нэг удаа одоо чиний одоо ур ухааныг л харж байгаа байхгүй юу? Одоо C4-ийн тэмээ рүү тогтолж байгаа л гэсэн үг бэрсээрээ. Тэгээд нэг удаа шалаан дээрээс зайлуулж байгаа. Энэ дээр бол ямар гаргалгаа байна гэхээр шууд 2 нүүдлийн мад аа. Эхлээд бол допл шаах болох хэрэгтэй, давхар шалаа гэсэн. Аль нэгийг нийдэж чадахгүй. Тэгэхээр тэрэг D6. Тэмээнийхээ шалааг нээгээд тэргээр өөрөөр шалчиж байна. Тэрэг D6. Одоо тэмээг нийдэж чадахгүй, угаасаа чадахгүй яг тэргээрээ шалцсан. Тэргийг бас идэж чадахгүй. Тэгэхээр тэмээгээрээ шалцсан. Тэгээд энэ хүүгідээ орох юм бол нэг нүүдлийн мад байгаа. Хаана авах вэ? Дөрвөн тэрэглийн өргөн дээр бол ноён E7 орохоор бэрс F7 гэж шаг мад байсан тэрэглээ. Тий. Одоо хаана мад авах вэ? Бэрсээр 2 газар мад байгаа шүү. 2 буудал дээр шалахад хоёуланд адил. Мад байна энэ ч нэг нүүдлийн мад болохгүй ингээ удаан суугаад хаач амгц байгаа гэж. Тэмээ G5 тэмээ G5 гэх юм бол ноён E5 орчих гэдэг шүү дээ. Ноёнд нь нүүдэл байна гэсэн үг шүү дээ. Бэрс F4. Бэрс F4 шаг мад. Бэрс D5 шаг мад. Хоёр янзын мад. Энд дээрээс чи ингээд ч мад. Яг бол F4 буудлыг харч. Тэмээнийхээ болохоор ингээд мад. Ягаад гол үндсэн санаа тэргээ өөрөө бас хамгаалж байгаа гэсэн. За ийм юмуд байна. За энэ дээрээс цаашаа бичлэг үргэлжилж байгаа учраас энэ дээрээс шууд энэ өргөн дээр тайлбар хийгээд явчих. За юу. За энэ дээрээс юм олон зүйлүүд байж шít. За итлээ ингэх юм бол мэдээж дуусчаад тийм тий. За түрүүн Тэнгисийн өргөн дээр гарсан үзүүлсэн юг үзүүлж тий. Ингэнгүүт ийшээ идэнгүүт нь энийг идэх нэг боломж байгаа тий. Тэгэнгүүт нь ингэ чинь шаг гээд за мэдээж бэрсийг идэх гэдэг учраас бэрсээ хамгаалж орж байгаа. Тэгэнгүүт нь эргээрээ бэрсийг идэхэд ингэнгүүт бас зүгээр байхгүй. Одоо энэ тэмийг нийтэх гэдэг. Энэ тэрийг нийтэх гэдэг байна. Хэрвээ энийг ингэх юм бол морь D5 гэдэг аюултай бодлого. Яг бол бэрс C7 шалах гэдэг.
Өрсцээд болоо шалтгаан байна. Тэ? Хэрвээ ингээд хамгаалах юм бол тэмээ G5. G5. Ингээд ингэж хэлэхгүй. Одоо ч тэргээрээ замгүй шүү дээ. Тэгэхээр ингээд одоо ингээд ингээд энэ бол одоо яг энэ нүүдлийг хараад авчих хэрэгтэй. Одоо энэ дэр өөр ямар нэгэн боломж байхгүй байгаа. Энэ дээрээс ямар ч нүүдэл хийстэй ингээд шахматын хараа. Энэ ганцхан тэмээний шугамыг ашиглаад бисол өөр X-ийн дээр гарсан хэрвээ нэг нийдэл ингэж. Морин нийдэх бол яг адилхан болцсон тий. Энийгээр ингэж байгаа. Тэгээ хэрвээ ингүүл түрүү миний яриадсан чинь яах вэ? Ингэж шалаа. Ингээ өөр ороо байхгүй чи ингэж. Тэгээ ингээ оронгоо шат. Тэ? За ийм нэг мад байгаа. За хэрвээ ингээ орох юм бол шууд тох. Энэ одоо хаашаач орсон? Шагмат. Иш орсон ч гэсэн ялгаагүй шагмат. Иш орсон ч гэсэн ялгаагүй шагмат. За ингээд ямар ч тохиолдолд мадалчж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ингээ хожигдчихдээ юм байна. За дараагийн нэг үзүүлээд байгаа юм юу вэ гэхээр энийг идээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг л тэргээ өгнө гэдгээ мэдчих гэсэн тий. Тэргээ өглөө эдэнгүүт нь идлээ. Энгийгүүт нь шаг. Мэдээж ийш авах юм бол тэмээгээр идэж. За ингэчих юм бол шаг. Өрсөнд орж байгаа гэсэн үг. Тийм бооч. Энэ бол яах вэ? Тэрэг мэдээд ингээд эндээс шууд авч шүү дээ. Идлээ. Инглээ. Энэ ийшээ орох юм бол ингээд ийшээ орохоор нь ингээд нөгөө мат ч байж. Яг л нэг ижил сэтгтэй мат байгаа тий. Шат мат. Ингэж мат тий. Тэгэхээр ийшээ орохоор байгаа. Тэгэнгүүт тэмээ F4 рүүгээд ийшээ ингээ хаахаар нь яах вэ? Ийм шалаатай. За мэдээж ингийн бол ингээ мат байгаа тий. Шат мат болсон учраас гээд мат. За ийшээ орох юм бол ингэж шалаад ингээ гараад ирэнгүүт нь тэргээрээ шалчих гэсэн. Энэ дээр нэг тэмээгээр блокны өгөх юм бол биш. Дараагийн хоёр нүүдлийг ингэсэн ч шагмат ийшээ орсон ч шагмат. Тэ? За ингээд хатад идэх юм байна. За тэгэхээр энэ морцын хоёр идэхэд бол айхангүй байх нь шүү. За юу. За одоо жишээлбэл энийг идлээ. Энд дээр нэг юм үзүүлэх хэрэгтэй болно. Ингээд идлээ, ийш идлээ, энийг идлээ, инглээ, ийшээ орж байгаа. Тэгэнгүүт энийг идэхээр нь тэмээгээрээ хаангуут нь энийг ингээд мэдэрч байгаа. За вирусээ F4 ингээд баталж чадах байхгүй. Ингээд очиж. Одоо ийшээ гэхээр нь яах вэ? Шат. Маш их хэцүү байдалд орж байгаа шүү. За. Ич орж байгаа гэсэн үг. Тэгэхээр нь ингээ орж байгаа. Тэгэнгүүт нь ийшээ иччих. Тэ? Нөл тактик авах нь шүү. Ингээд дараагийнхаар матлах гэсэн. За ингэх юм бол зүгээр ингэчих байгаа юм чи ингээд төрлөөр нь матлах гэсэн үг шүү дээ, тийм ээ.
хэрэг гэж утгасан. Ойлгосноо? За энэний бол яг тэр нэг юм брэст ноён D6 гэдэг нэг салаад ороход энийг мэдэх хэрэгтэй байна шүү дээ. Тийм ээ F4-тэй ингээ мадлнаа гэдэг. За энэ бичлэгээ зогсооч. Өнөөдрийн энэ морд D5 дээр эхний хэсэг заяа part 1-ийн хэсэг.